Монгол дээлээ бол одоо орчин үеийнхээ хэв маягт оруулаад те янз бүрээр одоо хийж өмсөхийг одоо зорддог. Тэгээд заримдаа бас шүүмжлэл авдаг. Тэгвэл бас мэдээж Монгол үндэснийхээ бас одоо үндэсний зах те хадсууга оруулсан. Ингээд харах юм бол ингээ Монгол гутлын өв шиг харагдаж байгаа. Тэгээд энийг болохоор манай Sara Fashion салоны сараагч маань уралсан. Одоо миний Дэмбэ гэсэн уран бүтээлд маань зориулаад бид нар ингээд энийг загвараа өөрөө гаргасан. Тэгээд ингээд сараагч маань маш гайхалтайгаар уралсан байгаа. Тэгээд комментууд бас гой комментууд ирдэг. Гэхдээ тэрэн дээр бол нэг юм боддоггүй. Гэхдээ нөгөө ингэж хэлсэн. Би нөгөө сосор аргаагаас асуусан байхгүй юу? Ингээд нэг тавсан дээр таарлаад миний дээл ингээд ямаараа нахаа ингээд нөгөөний чив шиг юм байна уу? Одоо болж гин үү? Яаж ин та шүүмжлэмээр байвал юу гэж хэлмээр вэ гэдээ асуусан чинь угаасаа эмэгтэй хүн бүсгүй. Бүсгүй хүн бол бүсгүй байдаг. Бүсгүй гэсэн тэр утгандаа таарсан. Тэгээд угаасаа л тийм бүсгүй л байдаг юм чинь бүсгүй л байна. Зүгээр л байна. Тэ одоо үеийн залуучууд энэ чинь мэдээж задгаас сэтгэх гоёор шинэлгээр сэтгэх ёстой гэж надад урам өгчээсэн.